Гэхдээ одоо жаргалын удаан зовлонгийн төргөн гэж Монголын ард түмэн ярьдаг баха. Тий. Тэгээд тэр ч Монгол улс нийтээр ийм байдалд орчихсан юм байх юм. Энийг одоо хурдан төргөн шийдэх хэрэгтэй л дээ. Тийм гэхдээ хуулийнхын хугацаад за ягаад өгөр одоо үйлжилт хаяанд ирсэн байна. Энэ үйл хэрэг хатуу үйл болох нь одоохондоо мэддэхгүй байна. Ер нь хатуу үйл бол таарна шүү дээ. Үйлжилтийн бэлтгэл хангалтын үгүй юу гэж шил дарсан их ажлууд их байна. Юмны үн ханшамар байгаа үйлээ гэх мэтлэндээ гадаа багш нарын одоо чагсаал болж нэмждийн хаяа тийм ээ. Энд чинь одоо эрүүл мэндийн даатгалын санг хуваалцсан байх шигтэй. Ийм л байна л да. Хүүхдүүд нь одоо жардлаараа хичээлж байна. За тэгээ юмны үн хатан дарцсан байна. Инфляци юу ямар байгаа вэ те? Долларын ханш, юаны ханш ямар авчиж байгаа ингээд аваад өчгөд бол энэ засаг төр одоо хилэлцэж хийж шийдвэрлэх ажил энэ хэрүүлээс гадна их хөл байна л да. За. Ардсан намын бүлэг нэгдсэн шийдвэрт хүрсэн болов уу? Бүлэг сая орлоо тий. За бүлэг рүү явахгүй юм чинь. Бүлэг дээр бас мэдээллүүд хийгдэх бах. Тэр гишүүдийн санал бодлыг сонсон. Тэгээд бүлэг нэгдсэн шийдвэр гаргах ёстой байх. Тэр цаг нь бас нүггүй юу гэдэг бас тэр мэдээлэл авч байгаа. Одоо тэр шийдвэр гаргах гэдэг оролцъё гэж бодож байна. Хагас бүтэнсэнд баахан өрнөсөн төрийн мөнгөөр жүжиг рекламцсан байж бодсошгүй асуудлыг та харсан уу? Бас ямар мэдээлэлтэй байна? Энэ юу н болох асуудал юм уу, болохгүй асуудал юм уу? Хэвлэлэр бол байлдаад мэдээлэлцээд. Хэвлэл мэдээлэлээр ингээд таллаасаа юм гаргаж байгаа нэг зөвлөдөө хэвлэл мэдээлэл яханд бол талархаж байна. Манай бас нэг давуу тал бол энэ хугацаанд ард түмэн бол янз бүрийн мэдээлэл аваа сурчжээ. Тэр гарсан мэдээллийг үнэн худлаар өөрсдөө ялгаж салгадаг болсон байна. Энэ хоёр том орныг дунд байж байгаа ийм улсын үед бол энэ маш сайн. Нөгөө талаар бол тэр албан ёсны байгууллагууд нь бас гадаад явдлын яам энэ төр бол бас мэдээлэл гаргасан байлээ. Гадаад явдлын яамны мэдээлэл бол одоо бид нар ийм одоо хэвлэл мэдээллийн байгууллага ийм юмтай бол харилцан ажилладаг бай. Бид нэр тэр нууцынхаа юм хүмүүсийг сахитгаа одоо улс орны нууцыг ингэж гадны нэг ганц нэг байгууллагууд ингэж өгөөд ажилтгаа гэсэн л байлээ. Албан ёсны их үүсвэрийг харахад бол тэр одоо байж болоогүй юм бол хийсэн харагдана лээ. Тэгээд мэдээж хэрэг тэр сонсгол энэ улсын их хурл чуулган дээр хилцээд ингэ яриад ирэхээр энэ одоо ард түмнээс нь уусаа хаасан бүхэл юм дандаа хулгай энэ муу мухай бузрал юм байт юм байна шүү дээ. Улсын нууцад амсаа асуудлыг та юу гэж бодож байна? Хилчээ ирэхгүй юм улсын нууцад авах хэрэгтэй мөн үгүй одоо цаашдаа яах вэ? Гэхдээ улсын нууцад авдаг цөөхөн хэдэн юм байгаа шүү дээ. Тэр аж ахуйн гэрээ, тэр нүүрсний үн энэ тэр улсын нууцад аваад байх юм байхгүй шүү дээ. Энд ч одоо бүхэл юм хиймэл дагуулаас л ингээд хараад ганцхан нууцлаад байгаа юм ард түмнээсээ нууцлаа л шүү дээ. Бусдаас бол нууцлж хийж байгаа юм ерөөс байхгүй шүү дээ. Тэр хулгай зэлдэл бол одоо бүх улсуудад одоо бараг доог тохуу болж шүү дээ Монголын ард түмэн. Тэгээ энэ ард түмний амьдрал байдлыг хар энэ залуучуудын гадагшаа гарах гэж байгаа тэмүүлж байгааг хар. Тэгээ 80-аад оныхон засаглаж байгаа гэж ярьж байна те. Би анх эхлээд 80 оны хүмүүсийг одоо ерөнхий сайд их хурлын дарга болох гэж ажиллаж байхад бол 4-5 жилийн өмнө хэлжсэн шүү дээ. Та нар өөрсдийнхээ 80 оныхныг амьдрах аргагүй болгоод ийм болгочих вэ те. Юм одоо засаг төрөө одоо их бодлоготой сайн байна шүү. Ер нь тиймэрхүү шинжиндээ та нар орцсон байна гэдгийг бол өөрчлөн анхааруулж хэлжсэн. Үн миний 5 жилийн хэлжсэн та нар сөхөж үзэж болно тий. Та хоёр гарын үсэг дээр гарын үсэг зурсан уу одоо их хурлын даргаыг огцруулах орон засаг огцруулах гэсэн хоёр асуудал зэрэг явж шít. Энэ дээр хувь хүний гишүүний байр суурьаар одоо шийдвэрээ гаргаж конопдох уу? За би бол одоо 2-3 гарын үсэг зураад байдаг хүн биш. За мэдээж хэрэг тиймийг үзэж судалж уншиж байгаа гарын үсэг зурж байгаа. За баярмаа гишүүн битээр бол ард түмний мэдлэгийг хангаад явж байгаа тэрийг та хүмүүд нь энэ Эрдэнэс тавнд болохоор 3 зохицон орон хийдэг гэрээ их одоо нэг охиролтой гэрээ хийж болсон байж магадгүй гэдгийг бол одоо ард түмний мэдлэгийг хангаагээд ажиллаж байгаа. За их хурлын даргаыг огцруулах одоо гарын үсгэн дээр бол огцруулъя гэсэн Минцаахан гишүүний баланк явж байсан баг. За 63-т зураг бий. Хамгийн сүүлд нь шахуу зурлаа. 2-3 гишүүнтэй нийлж хамтарч харж агаад юу нийт гишүүд олонхын байр суурь юм байна. За энэ одоо шаардлагыг хангая гэд одоо сөрөг хүчний гишүүний хувьд ингэж зурсан. 63 дөрөвтөнд зурсан байгаа тий. За нөгөө одоо засгийн газрыг огцруулах зүйл дээр бүлэг намын шийдвэр гараагүй байна. Би өөрөө улс төрийн арчсан намын улс төрийн зүйлийн гишүүнээр ажилладаг. Бас арчсан намын улсын их хурлын бүлгийн гишүүний хувьд одоо бид нар ярилцж байгаа шийдвэр гарах байхаа гэж бодож байна.